Сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та нартай хийхэд маш хялбархан мөртлөө үзэмжтэй тийм гоё хайрцагтай цэцгийг хэрхэн хийдгийг харуулах гэж байна. Би мөнхийн сарнаа гээд та нартай блогт оруулж ийсэн. Тэгэхээр энэ видеоны доор инфо бокс би холбоос энэ оруулж байгаа уншаагүй бол энэ 1-3 жил шинэхэн байдлаа хэвээрээ хадгалдаг ийм гоё хайрцагтай сарнаанууд. Үнэтэй болохоор тэр бүр аваад байх боломжгүй. Гэхдээ хаврын уйлралд өрөөндөө гоё эсвэл ширээн дээрээ гоё уур амьсгал оруулахын тулд өөрсдөө хийгээд тавьчихад яагаад болохгүй гэж. Gossip Girl-ийн фэнүүд байна уу? Тэгвэл та нар Цэний ягаан цэцэг Blair Waldorf-ийн хувьд ямар ач холбогдолтойг мэднэ. Тэгээ би ч гэсэн ер нь Цэний ягаанд маш дуртай. Цэний ягааны гой зургуудыг би блогт оруулж исэн доор би инфо бокст холбоос энэ оруулчих. Тэгээд энэ хайрцаг хийгээд маш амархан ердөө 3 зүйл хэрэг болдог. Ингээд бүгдээрээ гой хайрцагтай цэцэг хийж өрөөгөө чимцгээе. Ингийн тулд бидэнд ердөө ийм хайрцаг хэрэг болно. Тэгээд энэ хайрцаг маань би залхуураад ийм бэлэн ийм аятайхан хөөрхөн үзэмжтэй хайрцаг сонгочлоо. Хэрвээ та нар зүгээр ямар ч хамаагүй хайрцаг ийм цаасаа хайрцаг байх юм бол энэ дөрвөлжингийн цэцэг шигээ эсвэл одоо ийм дугуй хэлбэрийн ийм хайрцаг байх юм бол ямар ч өнгөтэй байсан хамаагүй аваад тэгээд энэ хайрцаг угаасаа будчих болохоор та нарт ийм картон хайрцаг байвал энэ ерөнхийдөө болж. За би ерөнхийдөө ийм лата одоо энэ ийм алтлаг тагтаад тийм болохоор би энэ латагаа хосолсон ийм алтлаг хүрээтэй тийм хайрцаг авъя гэж бодсон. Тэгэхээр та нар өөрсдийнхөө таалагдсан тийм зүгээр одоо энэ дөрвөлжин хэлбэрийн ч юм уу дугуй хэлбэрийн ямар нэгэн хайрцаг байх юм бол тэрийгээ та нар гоё сонин дээр тавьж агаад шүршдэг будгаар цацаад өнгийн тэр чигээр нь өөрчилж болно. Эсвэл гоё акрил ч юм уу усанд арилдахгүй гоё будгаар кино үзэнгээ сайхан сонин дээр тавьж сууж агаад биерээр багсаар ингээд сайхан будаад өөрийн гэсэн өнгө аястаа өөрийн гэсэн гоё дуртай өнгөөрөө будчих. Би энэ цэцэгнүүдээр хий гэж бодоод энэ Цэний ягаан хиймэл цэцэг дэлгүүрээс авсан байгаа. Энэ цэцэг жишээлбэл нэг нь 5 4 9 гэсэн надад бол эндээс жишээлбэл би 10 ширхгийг авах бодлоо энэ чинь бараг 50 евро болчих үнэтэй. Тийм болохоор би эндээс нь 2 ширхгийг авцсан явж агаад айгүй азтай энэ тартаа ингэ хямдралтай ийм баглаа. Тэгээ энэ ч одоо бараг ийм гоё 14 50 байжгаад 9 99 болчихсон. Ийм юм болоод авсан байгаа. Тэгэхээр та нар өөрсдийнхөө одоо сонирхлоо хиймэл цэцэг сарнаа байж болно те. Би надад ийм сарнаа хайрцаг байгаа болохоор би энэ удаа Цэний ягаан цэцэгтэй хий гэж бодсон. Тэгэхээр бид нарт ийм хайрцаг тэгээд энэ цэцэг хиймэл цэцэг. За тэгээд дараагийн хэрэг болох зүйл нь бол ийм хавтан мистеропо хавтан байгаа тийм. Агаа ийм хөөсөн ийм хавтан. Ердөө ийм л 3 зүйл бид нарт хэрэг болно өөрсдөө хийхэд. Хайрцагныхаа ийм тагийг авч ин доторх хэмжээсээр нийтүүлээ хөөсөд тохируулж доор нь зузаан сонин тавьж ширийг хутгаар мохолохгүй тулд эсвэл та нарт гоё зүсдэг хавтан байгаа бол бүр сайн. Дууссан ийм скотчны ийм юмыг хайрцагт дотор ингэж өндөрлөгч болгож хийгээд тэг хөөсөө тэггүй хамгийн доор тавьчихар цэцэг хатах гэдэг хүндрэлттэй. Тийм болохоор ингээд ийм өндөрлөгч хийж агаад тэгээд нөгөө зүссэн хөөсөн хатангаа хэдүүдээ одоо дээр нь хийж өгнө. Хөөс айгу муухай цэцсэн байна. Тэ харахгүй юм тий. За тэгээд цэцгээ хідүүлээ энэ хайрцагнда тохируулж өндрийг ингэж харж тий. Одоо би эндээс нэлээд тайрж иж энэ цэцэгний чинь ишин хайрцаграа бүрэн орно. Тийм болохоор хідүүлээ хайрцагаараа ингэж хэмжээ авч цэцэгнүүдэд тайрж тохируулна.
сарнаагаар хийх гэж байгаа бол ингээд захаас нь ахуулаад тий сарнаануудаа хуваарлаад нэг хайрцаг нь 4 юм уу 5 сарнаа. За ийм жишээлбэл 4 шиг сарнаа тий. Тэгэхээр энд эхлээд ингээд захаас нь эхэлж ингээд дандаа захыг сарнаануудыг эхэлж хийчээд дараа нь доторхыг хийж ингэж хамгийн сүүлд нэрээ. Навчнуудын хайчлаад авчлаа. Тэгэхгүй бол нөгөө нь жоохон хуурамч цэцэг гэдгийг бүр илт мэдээлүүлээд хитрхийн навчнууд. Тэгэхээр гоё нөгөө навчнуудыг авчихсан. Тэгээд үнэртэй лагч нь бас усан организм тий одоо цэцэгний хажууд хамаагүй асааж болдгоо. Тэгвэл одоо юм химийн цэцэгний хажууд бол дуртай асааж болно. Ингээд ийм болчихлоо. Та нартай маш хэлбархан хаврын үлрэл тохиромжтой өрөөнд маань ширээн дээр маань чимиг нэмих гоё хайрцагтай цэцгийг хэрхэн хэлбархан хийдгийг харууллаа. Ингээд та нар маань өөрсдөө гоё өрөөндөө хийж тавиад хийсэн хайрцагтай цэцэгнүүдээ надтайгаа хуваалцаараа зургийг аваад Instagram-д дараах аргамжийг хийгээд хуваалцаараа маш их баярлалаа шүү. Бүгдээрээ гоё орчин тойрноо өнгөлөг болгоцгоё. Гэр орноо цэмцээдлэн цэвэрлээд хаврын улирал бүх тоосоо гүгээд ирч хүчтэй сайхан гоё байцгаая. Тэгээд энэ бол хамгийн ихний алхам бол бид ерөөсөө хүрээлэн байгаа орчингоо өөрийнхөө боломжийн хэмжээнд гоё сайхан байлгах, тэ цэвэр цэмцгэр байлгах. Нэг их юмтай байх албагүй, гэхдээ гоё цэвэр цэмцгэр байлгах. Өдөр болгон цэцэг аваад авах боломжгүй бол ингээд гоё юм өөрөө цэцэг хийгээд тавьчих яага болохгүй гэж ингээд та нартайгаа дараагийн бичвэрээр уулзцгаая.